Алыс орнотох партизаны хөдөлгөөнд оролцож Ахмад большевикуудтай Монголын партизанууд уулзаж хүн төрлөختний түүхэн шин ирнийг нээсэн ав гайхах чаврын социалист хөлсөлийн 40 жилийн үед болдуулан Монголын хөлсгөлчдийн өмнөөс Сэхватрын Янжматргууд хөлсгөлчд байлдааны улаан түгийг зөвлөлт толгой тулсан хөлсгөлийн музейд үүрэг хадгалуулахаар гардуулж улс орныхон баяр талархлыг илэрхийлсэн юм. Монголын ард түмний эрх манд нөхөр зөвлөлт социалист бүгд наримдах холбоот улсын дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн дарга Климент Ефремович Ворошилов 1957 онд манай оронд зочлон ирдэг. Олон улсын коммунист хөдөлгөөний нэртэд үзүүлэлтэн бүгд наримдах ардчилсан Вьетнам улсын ерөнхийлөгч Хо Ши Минь манай оронд очилдоо. Нөхөр зэдэн болдргуудын манай нам засгийн төлөөлөгчид Европын социалист орнуудад айлчилсан тус орнуудын наримдал хамтын ажиллагааг бэхжүүлэх, социалист дэвийн нэгдлийн орнуудын хүчин чадлыг бэхжүүлэх үйлсэд чухал ач холбогдолтой боллоо. Манай орны нэр хүнд олон улсын тавцан дээр түргэн өсөж гадаад харилцаа өргөжлөө. онд нөхөр зэдэн болдргуудын манай засгийн газрын төлөөлөгчид бүгд наримдах нийтгийг улсад айлчилсан тус хоёр орны наримдал харилцааг цааш төгжүүлэхэд чухал үйл явдал болж улмаар Аз тэвд болон дэлхийд ихний инх тавныг хамгаалж бэхжүүлэхэд их хувь нэмэр болсон юм. Зөвлөлт толгойд улсын коммунистийн 21-р хуралд оролцсон нөхөр зэдэн болдргуудын манай намын төлөөлөгчид нийслэлийн хөтөлмөрчдтэй уулзаж социалист системийн орнуудын хөгжлийн зүй тогтол түүний дотор хэдийгээр одоохондоо хөгжлийн төвшин ялгаатай байгаа боловч социалист байгууллагын давуу талд түшиглэж бүгдээрээ түүхийн нэг тодорхой үед нэгэн зэрэг коммунизмд шилжин өрөх боловцооны тухай ярьлаа. Социализмын үндэсний байгууллагын төлөө хөтөлмөр тэмцэлдээ манай нам ард түмний олсон амжилт их байлаа. 1960 онд болсон бүгд наримдах Монгол ард улсын ардын их хурлын 4 дахь удаагийн сонгуулийн анх дугаар чуулганд улсын шинэ үндсэн хуулийг хэлэлцэн баталлаа. Шинэ үндсэн хууль бүгд наримдах Монгол ард улс бол ажилчид хоршуулсан ардууд хөтөлмөр сэхэтний социалист улс бөгөөд түүний үндсэн ажилчин анги хоршуулсан ардын холбоо мөн гэж заасан байна. Үндсэн хууль бүгд наримдах Монгол ард улсын төр нийгмийн өдрөдөн чиглүүлэгч хүч бол бүхнийг ялгч марксист ленинист онолыг үйл ажиллагаанд удирдлага болгодог Монгол ардын хувьсгалт нам мөн гэж заасан байна. Шалгарсан мандаа намынхан жолоодлоо манай их хань домог түшиг зөвлөлтийн ард түмний шийдвэрлэх тусламжтайгаар хувьсгалын жилүүдэд манай ард түмний хийсэн хувьсгалт өөрчлөлтийн дүнд 1960 он болоход манай нийгмийн ангийн бүрэл дүнд үндсэн өөрчлөлт гарч наримдалт анги давхарга нэг социалист жигүйтэй социалист шин орон болоод байсныг шин үндсэн хуульд инхүү хуульчлан баталсан байна. Манай орн хөгжлийнхэн маш чухал бөгөөд нэгэн онцлог үеийн түүхийг ингэж ялалтаар бичсэн юм. Инамдрал социализмын төлөө Монголын ард түмний тэмцлийн он дараалын бичиг 1960 он онцгой баригддаг юм. 1921 оны ардын хөтөлбөр эхэлсэн Монгол улс социализмын социализмын шилжих түүхэн шилжиж чухампуу энэ үед тохирч юм. Энэ нь манай нам ард түмний үнд гэгтэй албар гавьяатай өсөн 40 жилийн баатар тэмцэл ялсаад өгсөн хэсгийг харуулдаг юм. Манай 40 жилийн ололтон социалистын орон
явсан бүрэлдэхүүн нарын тусламжтайгаар Каспийский гадуусан социализм шилжиж болно гэсэн Ленин сургаалыг амьдрал хэрэгжүүлсэн яруудад батлаа болсон юм. Нөхөр Путин баг ядчны социализм гэдэг бүсэлдэн ингэж ярьсан байна. Эдийн засгаар соёлын хослолцсон орончид гэсэн марксист Ленин замаар удирдуулж олон улсын эзний хөтөлбөрийн дээлсэн бол энэний тусаа тусламжаар тэмцсэн боловч эртүүлээд хөрөнгөчний республикийн замаар аргачлал социализмын замаар ихтэй хамт чадах улс үндэстэн хэрэгжиж жигд найрын социалист бүрэн байгуулсан Монгол улсын бүх бодлого харуулж байна гэж хэлжээ. Энэ түүхэн турсан империалист колониалистын задран унаж энэний олон шинэ залуулсууд байгуулагдаж тэдгээр улсууд